байна. За ингээд одоо хамаг гол мэдээлэл нь явцсан 26 минут 27 минут өнгөрцөн. За одоо манайхаа лайв ороод ирнэ. Тэгээд сэтгэлүүдээ бас ирүүлээрээ. За тэгээд залуучууд хүлээж ирсэн. За жагсаалт бол ямар бахна гол нь биш. Гол нь тэр жагсаалтыг батлаад нэг дөрмийн тодорхой болгох чинь гэдэг чинь хамгийн чухал байгаа. За ийм учраас бол за энэ асуудлыг ингээд цаашаа өргөжлүүлээд одоо энэ бас IT чиглэлээр явахна гэж. За дараагийнх нь өнөөдөр засгийн газрын хуралдаан гэснээс хууль зүйн сайд амар сайхан хэлсэн энэ хүүхдийн мөнгөнд тэтгэмжийн төлөөгүй одоо хүмүүсийг одоо хүү алдан тооцдог. Шүүхийн шийдвэрийн юуны тухай хуультай холбоотой юм билий. Ер нь хүү алдан тооцоод явнаа. Дээрээс нь ноторотын тухай хуулийг зайнаас авдаг болноо гэдэг нэг юм агуулгыг ирсэн. Одоо ноторот төр бол одоо бид нар чинь биеэрээ очиж биеэрээ яг л одоо асуудал байгаа шүү дээ. Орон зай үл хамаарад хөдөөчөө хамаагүй хамаарад зайнаас авдаг болно гэдэг нэг ийм зүйлийг ярьсан. За дараагийнх нь энэ юу юм да. Энэ ч өөр гарчигтай явж байгаа. За өнөөдөр мал эмнэлгийн юунаас мэдээлэл хийгээд за энэ хуурамч эмийн сурчилгаа за дээрээс нь эмийн худалдаа ер нь нийтийн эрүүл мэндэд нөлөөлөд байна. Энэ асуудал чинь бас одоо энэ хөдөөгийн ард иргэд за хотын одоо хүмүүс ялгаагүй нийтийн одоо асуудал болчлоо. Тийм учраас энэ түрүүний хэлдэг шиг Facebook хаяг нээгээд групп нээгээд ингээ яваад за хуурамч юм сурчлаад байгаа юм олон тохиолдлууд байна. Эдгээр бол ерөөсөн буруу шүү. Энэ ямар ч тийм эмийн бүртгэл эмийн санд байхгүй юм зүйлүүд шүү. Энэ дараагаар нь эрүүл мэндийн холбоотой шүү гэдэг зүйлийг өнөөдөр ярьсан. Мал бүхэн иргэд энэ уяачтай тандуулж ирэхэд энэ одоо хууль бус эмийн сурчилгаа, эмийн худалдаалт бол одоо Монгол улсын хууль дүрм хэрэгжихгүй хууль дүрмгүйгээр аль одоо дураараа энэ цагийг гэсэн хүн болгон хууль бусаар одоо энэ хийлээр нэвтрүүлж зориултын бус газарт чанарын баталгаагүй шинжилгээний бичээгүй цаанаасаа үйл төлөвлөгчийн тодорхойгүй мал хэрэглэх заавар нь албан ёсоор батлагдаагүй ийм одоо юмнуудыг худалдан борлуулж энийг ялангуяа одоо иргэд сошиал захим ойлгомжтой. Ер нь захим юугээр л одоо хитрхи замбраагүй явж байгаа л гэсэн. Малын гаралтай юм бүтээгдэхүүнүүд юм шүү дээ. Тэгээд сүүдрөг нь хүнсний аюулгүй байдал нөлөөлж байгаа гэдээ ярьж байна. Гол нь яг нөгөө сошиал хит хавтгаа, хит цензургүй, хит одоо нөгөө бидний хэрэглэж байгаа юм биш шүү дээ, тийм. Зөв малт хэрэглэж байгаа юм гэж шүү дээ. Малын юм гэж ярьж шүү. Тэгээд одоо юу гэдэг чинь шүлхий гарчлаа гэл. Энд чинь одоо за хитэн малаа одоо шүлхийнээс яаж хамгаалах вэ? Нөгөө төрийн вакцин биднэрт олдохгүй нэ гингүүд л сошиал дээр шүлхийний эсрэг ийм юм байх шүү, вакцин байх шүү гэхлээр нь л наатахнаас ч авчиг хэвчдэг. Тэнгүүд одоо тэр малынх нь одоо биологийн бүтцэн махных нь эрүүл чанартай байдал наалтдаг юм. Тэр шиг яхаа. Тэгээд хүнсний аюулгүй байдал нөлөөлөд тэнэ гэдэг зүйл ярьж байна. За чуулган ер нь нөгөөдөр одоо завсарлах гэдэг. Хилцэх чадах юм уу гэдэг асуудлууд байна. За өнөөдөр бол хоёр завсарлага явагдлаа. За IC-дээр гарсан мэдээлэлээр бол Монгол Ардын намын бүлэг хянан шалгах төр хороо байгуулах тухай тогтоолын төсөлд дахин 3 хоногийн завсарлага авсан. Өнгөрсөн баасан гариг завсарлага авсан шүү дээ. Бүр гаригт авсан 2 хоногийн завсарлага, ажлын 2 хоногийн завсарлага хийгээд 5 дахь нэгтгэхийг бол өнгөрөөсөн. За ингээд өнөөдөр дахиад завсарлага аваад 3 хоногийн завсарлага. Тэгэхээр одоо энэ хаврын чуулган бол дуусчих юм байна. Тэгэхээр намрын чуулган хүртэл завсарлага нь үргэлжлэхээр болж байгаа мó даа л гэж харахаар. Тэгээ энэ нөгөө хянан шалгалт төр хороо юун дээр байгуулж байгаа гэхээр нийслэлд олгосон газартай холбоотой асуудал шүү дээ. Тэгэхээр Монгол Ардын нам бол энийг нэг сөхөж ярьж иж гаргаж хэлэлцэх нэг л дургуул байна даа л гэсэн ийм уур амьсгал бас эндээс харагдаж байна. За тэгвэл Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох санал хураалтаас Ардсан намын бүлэг маргааш хүртэл завсарлага авлаа. За завсарлага аваад маргааш одоо энэ томилгооны асуудлыг нь хэлэлцъя гэдэг юм байр суурин дээр очиж байгаа шүү байна. Тэгээ өнөөдөр одоо томилогдчихвол юу ч болох гээд байсан. За маргааш одоо томилохгүй байх тийм нөхцөл байдал руугаа бас аваач улс төр явж байгаа мó ямар ч байсан завсарлага аваад явж байгаа шүү байна. Өчигдөр бол Ардсан намын голцоо гишүүд бол нэр дэвшигчийн анар гэдэг хүнийг бол нилээд их бааллаа л да. За IBAN гэдэг зүйл чинь хэрэггүй байсан. За инх болдын хүүхдээс өөр хүн боловсон хүчин Монгол Ардын намд алгуу гэл ингээл явсан. Тэгээ сүултээ одоо инфляц өссөн та нарын буруу үстэй та нар ажиллаа хийж чадаагүй гэсэн чинь хийж чадаагүй гэдэг өөрөө зөв бурууга хүлээн зөвшөөрч байх шиг байл. За эрчим хүчний салбарын нөгөө ажил хаялтаа бүр цуцалж байгаа юм байна. Өчигдөр 8 цаг өглөө 8 цагаас эхлэх ёстойсэн бол 48 цагийн хугацаанд хойшлуулаад 7 сарын 2-ны 8 цаг өглөөний 8 цаг хүртэл хойшлууллаа гэсэн. Тэгээ яриа хэлцэл үргэлжилсэн. За яриа хэлцээний үргэлжлэх хугацаа бол 30% нэмэгдүүлэхээр болсон юм байна. За тэгвэл 30% нэмэгдүүлэхдээ одоо эхний байдлаар 10 сарын 1-нд 10%-аар. За тэгээд
нэмээд 5%-аар. За он гараад 5%-аар. За эх жилийн 10 сар гэхэд 10% гээд нийтдээ 30%-аар. За тэгвэл үндсэн цалингийн биш, цалингийн сангийн нэмье. 30%-аар цалингийн сан одоо юу гэдэг чинь эрчим хүчний салбарт ажиллаж байгаа нийт хүмүүсийн цалин нэг санд байдаг байхыг тэр сангийн нийт одоо цалингийн 30% нэмнэ. А тэгэхээр юу ашигтай байна вэ гэхээр зэрэг нөгөө өндөр цалин авдаг дарга нарт баг нэмэгдэл очихгүй. За яг доор байгаа тэр одоо өдөр болгон очиж нөгөө мончоор хийж байгаа хүмүүс нөгөө цахилгаан дээр ажиллаж байгаа инженер ийм хүмүүстэрээ болохоор зэрэг хангалттай цалингийн нэмье гэдэг. Ийм тохиролцоонд хүрсэн юм байна. За ингээд эрчим хүчнийхний ажил хаялт бол үр болохгүй нь байна. Тэдний шаардлага үр дүнд хүрлээ. За найдлаа сайд бол одоо ямар ч боломжгүй та нар эр зөргөөрөө байлдаа л гэжсэн сүүлдээ тэгээ 10% гэсэн одоо 30% нь хүлээн зөвшөөрж байх шиг л байна л да. За хүүхдийн мөнгөнд итгэмж наадмын өмнө олгох юм байна шүү. За ингээд хизээ олгох юм бэ л эн чи юу вэ? 828 гэж байгаа юм шүү дээ. 8 сарын 28 гэж хараад байсан. За ингээд нийгмийн энэ сард дараах төрлийн халамжийг олох бөгөөд ихэнх тэтгэвэр тэтгэмжийг 7 дугаар сарын 8 болон 28-ны өдөр шилжүүлэхээр төлөвлөжээ л гэсэн мэл. За ингээд ерөнхийдөө бүгдээрээ л 828 гэж явах юм байна. За эцэг их олон хүүхэдтэй өрт толгоос эцэг ихт олох тэтгэмж бол 23-ны өдөртөө явах юм байна. За ингээд насны хишиг бол 228 гэсэн байна. Маргааш удаа насны хишиг олгох юм бах та тэтгэвртэй зэрэгцээл олгох юм байлгүй дээ. За ямар ч үсэн ийм мэдээлэл зүгээр IC дээр гарсан байх шүү. Хүмүүс бас асуугаад байсан. За. Явчихоо. За. Тэг. Оросчууд банк байсан. Нэг тийм шинэ банк байгуулна яваа. Монгол банкны ерөнхийлөгч одоо манай тэргүүн дэдийн ерөнхийлөгч ингээд томилогдох байлгүй. Хоёр одоо ерөнхийлөгч нэр юу гэж бодож байгаа. Цаашдаа ингээд төр өөрөө банк байгуулалаа явуулах зөв юм уу бороо. Одоогийн байгаа банкны тогтцолтой чинь зөв явж байгаа юм уу? Одоо бороо яваад байгаа юм. Бороо болоод хаанаас төр ингээд төрөлцсөн банк байгуулъя гэж орж ирж байгаа дэмжиж байгаа юм уу яаж байгаа? Ипотекийн банк төрөлцсөн банк гэсэн үг л. Тэгэхээр манай ипотек 140 гаруй зээлдэгчийн зөвхөн төрийн татаас төлбөрөөр хэрэгжүүлсэн өөрөө өнөөдөр 47 мянган хэрэглэгчийг бүсгээд хэрэгцээг бий болгоод тэгэхээр бид нар энэ нөгөө олон төрлийн бүтээгдэхүүн арга зах зээлийн зарчмаараа явах зөвхөн төрөөс тэр тусмаа Монгол банкнаас ингэж санхүүжүүлдэг хэлбэрийг зогсооно гэдэг агуулгаар энэ банкыг бол зөвшөөр дэмжиж байгаа. Харин зөвхөн төрийн эзэмшлийн хувьд бол бид нар санал өгч төрийн эзэмшил давмгай байвал энэ засаглалын хувьд за ойлгомжтой. Төрийн эзэмшлийн давмгай орон сууцны банк байгуулж болохгүй. Тэрнээс биш яг орон сууцнд одоо зориулсан гэх юм уу ипотекийн одоо ийм банк байгуулахыг бол зөвшөөрч байна. Ганцхан ипотекийн зээл өгөөд төрийн татаасаар ингэж зээл өгөх биш олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг банк байх юм бол Монгол банк дэмжиж байна гэдэг агуулгыг яриад байгаа байхгүй. Тэгээд эцсийн эс юу вэ гэхээр төр менежмент хийдгүү төр хамгийн муу менежер гэдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан энэ Монгол банкны ерөнхийлөгч хэлж байгаа. За давмгай төрийн удирдлага байх юм бол бас л одоо болохгүй дэмжихгүй гэдэг агуулгыг ярьж шин. Тэгэхээр орон сууцны банк байгуулах энэ асуудлыг иргэд шүүмжилж байгаа. Яагаад хувийн хөвшил хийх боломжтой юм бэ? Яагаад төр заавал банк байгуулах гэдэг юм бэ гэдэг ийм асуудал дээр бол нээлттэй юуг нь одоо ихэнх хувьцааг гэсэн үг шүү дээ. Хувьд өгчхөө тэгэх юм бол эрүүл явна л гэсэн агуулгаар байдаг. За орон сууц гэснээс нэг юм Хинтээ аймагт одоо 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэг нурсан учраас орон нутгийн хөгжлийн сангийн 523 сая төгрөгөөр засварлахаар болжээ гэж. Төсөв төртгийнхэн талаар нь одоо засах гэж штэ. За ингээд нэг цэцэрлэг ингээд байрсан чинь нөө тоосгонууд нь ингээд үүрээд бутраад унцсан. Тэгээ ямар чанарын шаардлага хангасан тэгээ ямар комисс нь яаж хүлээж авдгийг яагаад ийм байдгийм бэ ер нь. Ийм сонин бүх юм нь цавчаа идэ уугаа болчдөг. За ингээд гадна л гоё будаг нялал ингээд тавьчих юм бол цэцэрлэг гоё харагддаг. За бид нар чинь өмнө зөндөө зүйлүүдээр сургуулийнх нь мод доороос хөгзөрчихсөн ингээд нуралт үүсчихсэн энэ сурч болохгүй гэдэг акт үлд гарчаад байхад сургуулгүйгээсээ болоод тэнд сурж байгаа асуудлууд ч гэсэн хөдөөр нут гараалга. Тэгээ яагаад ингээд ийм зүйлүүдийг хийлгээд байдгийг анхнаас нь одоо хяналтаа тавиаж явж болдгүй юм уу? Ийм зүйлээр барихгүй шүү, тэгж барина шүү, цутгах шүү, ингэ шүү гэдэг ийм зүйлүүд хийж болдгүй юм уу? За ингээд 1.3 тэрбумаар цэцэрлэг бариад 523 сая төгрөгөөр одоо засах чинь. За тэгтэл нийслэлд Icon дээр гарсан мэдээлэлээр 6.4 тэрбумын төсөвтэй цэцэрлэгийн барилгыг 4 жилийн дараа ашиглалтанд оруулах гэж байна. За барилгын үйл явц бол 88% таа гэж.
За 88% гэдэг бол бараг орцсон л доо. Ер нь орчлоо гэд одоо баярлалаа сууж байгаа. Магадгүй энэ 88% нь одоо 95% дээр гацаа дахиад нэг жил хойшчих магадгүй. Тэгээ ингээ харалт гарчгаас 6.4 тэрбумаар барьж байгаа. Тэгсэн мөртлөө 4 жилийн турш барьж байна. Нэг цэцэрлэгийг одоо энд харагдаад байгаа цэцэрлэг юм шиг л байгаа юм л да. За ингэж байгаа юм л да. Тус барилгыг ажлыг 4 жилийн өмнө буюу 2022 онд эхлүүлжээ. Харин төсөв төртгөн 6.4 тэрбум байна. Айлын хүүхдүүд цаа чинь алаад байна шүү дээ. Тэр Казахстан метрогоо бариад одоо ашиглалтанд оруулж байна. Урд хөрш хөхот чинь одоо бидний нөгөө мулаал гэдэг нөгөө хужаа гэдэг хүмүүс чинь коронагийн жилүүдээр хилээ хааж яаж байгаа донгоолгосон чинь ямар амар хөгжсөн байгаа вэ? За тэр Кыргызстан Монгол гэрийн загвартай стадион бариад эхэлж эхлэв. За Узбекистан одоо хөл бөмбөгдөр ямар амар хөрөнгө оруулалт оруулаад дэлхийн аврагт баг тамирчид нь орж ийна гэд. Манайхан л болохоор идэж уугаад байдаг. Нэг цэцэрлэгийг 4 жил барьдаг. Нэг цэцэрлэгийг 6.4 тэрбум төгрөгөөр барьдаг. Он дамнуулдаг, төсөв төртгөө нэмэгдүүлдэг, завчдаг, иддэг, уудаг. Хүсэх юм бол сэтгэл нь байх юм бол чадах юм бол уул нь эний чинь зуны 3 улирал сард нь ч гэсэн барьчих боломжтой байхгүй. Гар хүн хүчний өрнийг сардж барина тий. Хүн хүчин байвал үгүй тэгээд эн чинь мөнгөний өгөөд л байгаа үст уул. Тэнгүүд л ингээл барьж ийсэн л за одоо болох байл. За яг энийг барих гэсэн чи одоо нэг цонх ингээд үнэн нэмэгдчихлээ. Одоо цонхны үнийг одоо нөгөө суудахгүй болохгүй. За цонхоо тэгвэл дараа жил авдаа гэд нэг жил ингээл үнжил. Иймэрхүү маягаар монголчуудын эдийн засаг яваад байна л да. За дараагийнх нь бүгд найрамдах солонгос улстай нөгөө жолооны үнэлэхний харилцан зөвшөөрөх одоо адилхан баруун гар талын дөрөвтэй шүү дээ тийм. Ийм гэрээ байгуулнаа л гэдэг одоо бас өнөөдөр хууль зүйн сайд хэлсэн. Гэхдээ яг энэ чинь нөгөө ганцхан манах хэлээд ямар ч нэмэргүй шүү дээ. Зүгээр цаад ба одоо юутэл байгуулж ижил одоо ингэж албан ёсоор боллоо л гэж ярихгүй л. Зүгээр яг энэ гэрээ байгуулагдахад бол манай монголчуудад бол үнэхээр ашигтай юм билээ. Одоо 60 мянган монголчууд байна гэж шүү дээ. Яаж яага харалцсан, харлаагүй хууль бус энэ тэрийгээд жолооны үнэлгээн дээр маш олон асуудал гардаг шүү дээ. Солонгос хүн Монголд ирээд машин барьж болох нь байна шүү дээ. Тэгтээ машин барихыг хүсэхгүй байх л та Монголд. Яг тэд нар чинь бүр стандартын юм том өргөн замаар явцгаадаг. Тэгээ төгжрөл гэж бараг мэдгүй. Монголд бол одоо жинхэнэ ур чадвартай жолооч нар байдаг. Тэгээд одоо нөгөө төгжрөл гэдэг нэг айхтар зовлон байдаг. За тэгээд одоо Солонгос иргэд яг ирээд манад жолооны үнэлэхээр солонгосын жолооны үнэлэхээр машин барьж болно гэж байгаа боловч монголчуудад л хэрэгтэй л юм зүйл. Гэхдээ солонгосын ерөнхийлөгч Монгол улсад ажиллах гэж байгаа юм билээ шүү дээ. За энэ айлчлалын хүрээнд энэ дээр бол гар юусыг зурнаа гэсэн. Ийм хүлээлттэй л бай тээ. Гэхдээ одоо манайх бол сайхан ярина одоо. Тэгээд гол нь эцсийн үр дүн хэрэгтэй. За хэсэг завсралгаа болж байгаа юм байна. Би завсралгаас өмнө 2-3 хамтран ажиллаж байгууллагуудад дуулгач. Mobicom-ийн аппликейшн бол ашиглахад илүү хялбар амар болсон байна шүү. Mobicom-ийн хялбар горимн хэрэглээг илүү хүртээмжтэй болгосон. За хялбар горимн зөвхөн ахмад наснуудад зориулагдсан ийм функц биш ээ. Том тексттэй, ойлгомжтой цэстэй, цөөн алхамтай хэрэглээг илүүд үздэг бүх хэрэглэгчдэд ашиглах боломжтой. Хэрэглэгч шаардлагатай тохиолдолд үндсэн горимроо буцаж бусад үйлчилгээгээ үргэлжлүүлэн авах боломжтой. За түүнчлэн хэрэглэгчид зөвхөн өөрийн дугаартай холбоотой үйлчилгээнүүдээс гадна өдөр тутмын хэрэгцээтэй мэдээлэл, цаг агаар, өдөр тутмын зөвлөмж зэргийг зөвлөмж мөн контентыг бас нэг дороос харах юм боломжтой. За ингэснээр Mobicom аппликейшн төлбөр дата нэгжийн үйлчлэгээ авах суугаас гадна хэрэглэгчийн өдөр тутмын амьдралын нэн шаардлагатай хэрэглэлэнд илүү ойртож байгаагаар онцлог болж байгаа юм байна. За ингээд өглөө босоод моби руу ороод нэгж мэгжээ шалгангаал цагаагаараа хараад долларын ханш машаа хараад ингээд явчих юм байна л та. За хэлбэр гормыг идэвхжүүлэхэд төлбөр шаардахгүй. Та Mobicom аппликейшнд нэвтрээд хэлбэр гормыг асааж өдөр тутмын үйлчлэгээгээ илүү хурдан болгох юм боломжтой шүү гэдэг мэдээллийг дуулгая. За мөн төмөн дорог худалдаа шөнийн худалдаагаа эхлүүлсэн. За төмөн доргийнхан бол одоо 2-3 салбараар үйл ажиллагаагаа явуулдаг. За гэхдээ бол яармаг салбар буюу за ярамгийн New Garden хотгонд байдаг салбар нь бол шөнийн тэг 2 цаг хүртэл. За ойрын өдрүүд чинь өдрийн цагаар одоо 30 хим давж халах юм байл шүү дээ. Маш их халуун байх юм бэлээ. За тэгээд энэ халууныг өнгөрөөгөөд оройн сэрүүнд одоо наадмаар өмсөх гоёлоо үзья гэх юм бол та бүхэн төмөн даргаыг очиж уулах нь байна. За дээрээс нь төгжрлийг бууруулад явъя гэх юм бол төмөн дарга таныг шөнийн 2 цаг хүртэл хүлээж байгаа юм байна. За нөгөө эрэгтэй 7 м торг авах юм бол эмэгтэй 5 м торгийг нь үнгүү дагалдуулж өгж байгаа юм байлээ. За Монгол цамц авах юм бол малгай дагалдуулж бэлгэнд өгж байгаа юм байлээ. За энэ хямдралтай бэлэгтэй худалдаанууд нас үргэлжилж байгаа шүү. За ингээд наадмынхаа гоёлыг та бүхэн төмөн торгоо сонгоороо төмөн торгийнхан зуны халууны үед тохирсон агаар нэвтрүүлдэг хөнгөн ийм Air гэдэг
дээлийг бас гаргаж ирсэн байгаа. Тэгэхээр та бүхэн бас очиод үзээд өмсөж үзээд би чинь хэр сайхан тогтож байна вэ гэдгийг бас үзэх боломжтой. 70 тэг 11:33 гэдэг дугаарыг утсан дээрээс ч гэсэн илүү дэлгүүрэнгүй мэдээллийг нь авах боломжтой шүү. За ингээд хэсэг завсарлаад бусад мэдээлэлээр холбогдъё. Pocket safe. Pocket байхад бит so safe. Pocket байхад бит so safe. Эрүүл бие махбод толгоор арьс ялалтсан үс. Энэ бол омега дээд зэрэглэлийн урамлын тос. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэй хадгаламжаа нээлгээд 100 саяын эзэн болоорой. Ариг банк. Хүүхдийн нухшийг үйлдвэрлэдэг эдгээр жимснүүд Монголд ургадаггүй. Тиймээс та хүүхэдтэй гарал үүсэл тодорхойг нь сонгоорой. Хүүхдийнхээ хүнсэнд хариуцлагатай хандъя. Кубус. Өдрийн амин дэмийн хэрэгцээгээр Minute Maid нектарын цоошин амт болох мультифрутээс 100% хангаарай. Бусал бүрээс дүүрэн витамин Minute Maid нектар мульт 100. Монгол сүм чихэр. Үнэний цэвэр сүмээр битүү. Монголдо үйлдвэрлэв. Home Media хязгаарыг дав. Өдрийн амин дэмийн хэрэгцээгээр Minute Maid нектарын цоошин амт болох мультифрутээс 100% хангаарай. Бусал бүрээс дүүрэн витамин Minute Maid нектар мульт 100. High speed интернетийн хурд 2 болон 5 дахин үржигдлээ. Та яг одоо 50% хөнгөлөлттэй үнээр шин хэрэглэгч болоорой. Хөришгүй нөхөрлөл, цаглашгүй амд. Бахархлаар бэлгсэн 25 жил. MCS Coca-Cola. Экстра Орос судалгааны төвд 6 дугаар сарын 20-оос 7 дугаар сарын 20-ны хүртэл баяр наадмын хямдралтай, суулаатай, бэлэгтэй худалдаа эхэллээ. Дэлхийн брэндүүд анхдагч үнээрээ сонгогдсон бараанууд 30-40% хэмдэрч 100 мянган төгрөгийн худалдан авалт төр суулааны эрхтэйгээр 10 азтан тодруулж 200 мянган төгрөөс дэш ихний 300 худалдан авагчийг 5-гийн чихрээр Милан Монгол төмөн жаргаж наадаарай. Экстра Орос худалдааны төв. Өдрийн амин дэмийн хэрэгцээгээр Minute Maid нектарын цоошин амт болох мультифрутээс 100% хангаарай. Бусал бүрээс дүүрэн витамин Minute Maid нектар мульт 100. Танд агарлаа шүү. Надад ч ихтэй гарч амжихгүй дээ. Нэг юм мартаагүй. Хоолойч бүрийн орлоо шүү дээ. Бод шин брэнд. Дэвшид ганцхан Монгол махын снэк. Бод шин брэнд. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэй хадгаламжаа нээлгээд 100 саяын эзэн болоорой. Ариг банк. Эрүүл бие махбод толгоор арьс ялалтсан үс. Энэ бол омега дээд зэрэглэлийн урамлын тос. Pocket safe. Pocket байхад бит so safe. Pocket байхад бит so safe. За 18 цаг 45 минут болж байна. За зарим сэтгэлдлүүдийг дуулгая. За сэтгэлийг барьсан болов. За барилга орон сууцны барих явцын хяналтыг тогтмол хийгээч гэсэн сэтгэл иржээ. Наадмыг зохион байгуулагчид муу байна. 1 сая төгрөгөөр зарагдсан билетийг хүчингү болгох хэрэгтэй. Ийм юмд дээр төрийн төмөр харагдах ёстой ахмад настан бичвэл гэсэн байна. За энэ бол зүгээр төр сая төгрөгөөр зараад байгаа юм биш л тий. Төр бол 150 мянган төгрөгөөр л зарж байгаа юм. За тэрийг нь зүгээр авч дамлаж зараад байна л гэсэн үг л дээ. Тэгээд яаж нэг хүртээмжтэй бод яг үзье гэсэн хүн үзэж болох боломжтой болох вэ гэдэг дээр л ухааны оролдуулах хэрэгтэй болж байгаа. Оюу толгой хөөж гаргаа шууд зогсоогооч дэмжихгүй шүү дээ л гэсэн байна. За ийм бодол байх юм бол бас хэцүү л тий. Бид нар чинь яг одоо ингээд гэрээ хилцлээ ингээд сайжруулж явах юм бол энэ төсөл байх нь олон талаараа ашигтай болж байна. Бид нар нөгөө Эрдэнэ нутгийн сайлын үнийгээ шовдрсаар хагаад одоо шовдрохч юмгүй боллоо гэдэг шиг юм болох гээд байгаа шүү дээ. За хотын захиргааны авилагчдын ажилчдээ 2 давхар байшин 4 жил дуусаагүй байдаг арай юм биш шүү л гэсэн байна. Харин тийш 2 давхар барилга 4 жил дуусаагүй 6.4 тэрбум. Хувийн хвшилт өгсөн бол ямар хурдан юу барьсан байж байгаа бол тоо. За яагаад бичсэн сэтгэлийн зарим үг үсгийг алдахтай болгоод байдаг юм бэ?
алдаатай гэж байгаа юм болгүй дээ. За би ерөөсөө алдаатай болго би энэ чи эдит мэдит хийж чадахгүй шүү. Та нар өөрснөө бичгтэй л алдаатай яарч хийж байгаа зарим үг үсгээ буруу дардсан юм уу да. Яг тийм ээ тэр хамаг филет авсан шагчдыг шатаах хэрэгтэй дахиад филет хэвлэхгүй юу да. Баццгийн хэвлэх үйлдвэр байгаа үсттэй бодвол энэ одоо манайхаж бас хардах болох дээр болохоор гоё л хардсан да. За наад нэвтрүүлэгч нь богинохон нэвтрүүлэг болж дээ. Бараг болсон дээр юм биш үү? Хоёрын хооронд нэвтрүүлэг болчихжээ. Ихэнх нь реклам ёстой бүтэхгүй болж байгаа. Гэхдээ та үзэхгүй байж болно шүү дээ. Та үзэхгүй байж болно. Бид нар бол одоо 15 6 жилийн туршид Монгол комеди нэвтрүүлэг яг энэ цаг хугацаанд үзэгчтэй хангалттай байгаа учраас энэ реклам сурчлагаа орж ирээд байгаа юм л та. Тэгээ одоо реклам сурчлагаа орж ирэхээ болоод та нар нэвтрүүлэгч нь үзэгчгүй болсон юм байна гэдэг реклам бизнесийн эрхлэгч байгууллагууд манайх тантхай болчихвол тэгэл зах зээлийн зарчмаар угаасаа Монгол комеди нэвтрүүлэг тэгэл завсарлал хаагдаад явна шүү дээ. Тэгээд энэ ивент итгэгч байгууллагууд гэдэг чинь энэ телевизийн ажилчдын цалин хөлс урамшуулалт мөнгө төгрөг салин бусад урсгал зарлал бүгднийг хангаж идэг юм аа. За нэг цагийн хугацаанд 15 минутын реклам явах харилцаа холбооны зохицуулах хорооны хуультай. За нэг блок нь явахдаа нэг удаа реклам явахдаа 5 минутаас хэтэрч болохгүй гэсэн хуультай. За ингээд бид нар бол аль болох нэвтрүүлгийн цагаар рекламаа явуулахын тулд дунд нь явуулаад төгсгөлд нь явуулдаг эхнийхийг нь рекламыг нь бол өмнөх цаг руу оруулж явуулдаг шүү. За энэ ивент итгэж байгууллагууд бол одоо хамтарч ажилладаг тодорхой хэмжээний гэрээ хилцэлээ хийгээд орж ирсэн компаниуд байдаг. Тэгээ реклам үзэж чадахгүй богинохон санагдаж байвал та бас өөрөө үзгээ болчих болно гэдгийг бас дуулгая. За тэр шагчдыг шатааж хашраал гэсэн байна. Риотинтог шууд хөөж гаргах хэрэгтэй. Одоо юу гордод байлгаад байгаа юм бэ? Учир илүү зориг гаргасан бол манай баялгаас хүүгээ шууд зогсоол гэрэх байсан штэ. Хулчгар сайдаа л гэсэн байна. Бид нар чинь нөгөө нэг хөрөнгө оруулагч тал чинь манай баялагийг чинь барьцаан тавиад 19 дэлхийн банкнаас дэлхийн 19 банкнаас ингээд зээл авчихсан байгаа шүү дээ. Тэгээ өнөөдөр сангийн сайд үзүүлсэн шүү дээ. Ийм зээлүүд байдаг. За хамгийн гол нь хувь нийлүүлсэн төлбөрийн зээл буюу тэр зээлийг бид нар багасгасан гэдэг. 5-6 төрлийн зээл үүд юм байл шүү дээ. Тэр зээлийг за та нар төлөөрөө орхио гараа явуул одоо тэгээд бид нар чинь хэцүүдийн шүү дээ. За нахаал бөхчүүд зөндөөл Бацуураас эхлээл Пүрүдав арслан барилдуул Магалжав ард түмэн биш шаардаж байна гэдэл ингээд бичсэн байна. За одоо зарагдсан бүх тасалбараа хүчингү болгочгоо тэгвэл шагцад чүм шатнаа л гэсэн байна. Тэгж болохгүй шүү дээ. Хүнийг эдийн засгаар нөхөрөж бас болохгүй. Мөнгө төгрөгөө төлөөд авчихсан. Тэр нөгөө нэг системтэйгээ уралдуулаад авчихсан л асуудлууд байна шүү дээ, тий. 4 минутын дотор зарим нь бол одоо нөгөө Монгол шууд ингээд захиалгаар нь захиалаад ингээд авчихсан ч байх жишээ тийм л шүү дээ. За наадмаар хоол үйлдвэрлэл худалдаа үйлчлэгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3-ны 17 цаг хүртэл лиценз цэгмээр авах юм биш үү? За энэ хаягаар за одоо хуушур хийж зарах байгаа бол хоотог хийж зарах байгаа бол хорхог хийж зарах байгаа бол зөвшөөрлөө эндээс авах нэ. За энэ жолооны үнэлгэний дөрвөн мэдээлэл явсан. За хүүхдийн тэтгэмжийн асуудлыг за манай бэлгүүтэй ярьчихсан. За цагуур орчны шилгээний газраас ойрын өдрүүдэд говь болтой Баянгор аймагуудын нутгаар 40-оос дээш хэм давж халах юм байна. За тэгэхээр одоо нөгөө наршихаас боломжлоорой. За тэгээд нөгөө өндөр наснууд, бага насны хүүхдүүдийг одоо бэлчээрт малж явуулахгүй байгаарэ гэдэг юм уриалгыг тэгээд зуны малт манай малчтмаас хэцүүж юм да. Тэгээд өвөл болохоор салхи шуургандаа ингээ бити малчтыг явуулаарай гэл тэгэл зун болохоор одоо халуун шатах гал хавар намар нь болохоор үер ус нь ороод жалчих гад ингээд хэцүүхэн нөхцөл байдалтай. Тэгээ ямар ч байсан одоо цагаарын мэдээллийг хүргээд энэ мэдээлэл дээр нь тулгуурлаад бас ажил амьдралаа зохицуулах хэрэгтэй байхаа л гэж. За би энэ халуунтай холбоотой нэг мэдээллийг дуулгаад гэл. За энэ нөгөө ханги мандлын зам юм байна. Халуун наранд хайлаад дугуйн чигдэд алгууллаа. Халуун наранд ингээ хайлаад хоёр хүн уруулсан. Хоёр уул. Уруулсан чинь Тэгин чи одоо Монгол улсын бас стратегийн зам биз дээ. Нөгөө ашигт малтамлаа бид нар зөөвөрлөх гэж байгаа зам шүү дээ. Хүнд даацын тээврийн хэрэгсэл голчлон явах шүү дээ зам шүү дээ. Тэгээ одоо нэг юм 2-3 арай хөрөхгүй зузаантай. Тэгээ одоо ингэ юу гэсэн үг ингээд нөгөө хуулаа л ингээд одоо талах шиг хуулаад авж штэ.
шууд доороос нь шороо гарч ирж штэ. Ийм зам тавиад энийг тэгээ улсын төсөв мөнгө хөрөнгийг гаргаж тавиад эндэгүр нь ингээ жолооч нар яваад бид нар баялгаа зөөхөн гинэ. Бас жоо инээдтэй л юм. За дэлгэр сайхан сайда та одоо дорн говь руу бас дөрөв игнэтэй болгоно барина гэл ингээл гоё сайхан зүйл ярьж явах шиг байна. Замын үзэглийн замыг заснал гэж байна. Говийн халуун шатдаг газруудад иймэрхүү байдалтай зам тавих юм бол энэ замууд чинь нэг машин явахад бүгднийг хуулаад ховхлоод ийм том дугуйтай болоод эргээд ирэх юм байна. Арайч тэ бас энэ улсын төсвийн мөнгийг ингэж гамгүй хүрнэ гэж бас байхаа. Ийм гин тий. За өнөөдөр засгийн газрын хуралдаанаар бас нөгөө бид яг эцсийн шийдвэр нь яаж гарсан тэр тогтоолын төсөлд ямар санал өгсөн бэ гэдэг. Одоо ингээд ажиглаа тараад хахад засгийн газар бол тэр хуулийн төсөл дээр нэг санал өгөлд өгчөхөд ер нь тэгээд улсын хурал дээр явчихад байгаа шиг л байгаа. За улсын хурлын гишүүд бол мэдээж одоо эцсийн шийдвэрийг гаргана шүү дээ. А гэхдээ засгийн газраас өгчөө. Тэр нэм хоёр ийм сонирхолтой хуулийн төслөг нь өнөөдөр байсан юм а. Нэг нь тэр Эрдэнэ мөрөнгийн санаачилсан инфлюенсерийн тухай хуулийн үйл ажиллагааг зохицуулах төсөлд засгийн газар уг санал өгөлд өгөх ёстой байсан юм. Тэгэд энэ нөгөө инфлюенсер чи одоо тэгэл өстө янз бүрийн юм ийгээл давхад идэг штэ. За энийг бол тусгай хуульчлаад одоо жишээ нь эвгүй гэдэг чиглэлээр л юм хийнэ болохоос өөр юм рүү тэгж би инфлюенсерээ давхад ороод байхгүй нэг тийм агуулгатай уг нь хууль байсан. Тэн дээр маш сонирхолтой яаж засгийн газар өгөхвэсэн гэж. Дараагийн гаран дээр Наранбээрээс боловсролын сайд асан Наранбээрээс санаас нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо зохицуулах тухай хуулийн төсөлд бас санал өгөлд өгөхвэсэн юм. Тэгээ энэ дээр чинь бас 16 нас хүрсэн аль эсвэл 16 наснаас доош бол одоо захин мэргэлээ хязгаарлах тэр австрал тэр англи мангл дээр тохироод байна. Яагаад одоо монголчууд энэ утасны хэрэглээ хит замбраагүй болов энэ хүүхдүүд утсан дондох асуудал их байгаад байна. Энэ чинь нийгмийн эрүүл мэндтэй холбоотой юм биш үү гэдэг юм асуудал байгаад байна. Тэгээ энэ дээр бас засгийн газар санал өгөлд өгөх байсан юм аа. За бас ингээд энэ батлагдаагүй хуулийн төслүүд дээр ингээд анхаарлаа хандуулаач гэд би бас яриад байгаа. Дараагаар нь ноён уулын дархан цаастай бүсэс чөлөөж алтайг ухах агуулгатай хуулийн төсөл бас л энэ улсын хурлын нөө хилцэх асуудлын дараалалд бас орцсон явж илээ шүү. Тэгэд тэр агуулга нь болохоор ингэж байгаа юм л та. Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай улсын хурлын тогтоолын төслөө гэдэг ингээд ийм сайхан нэртэй юу гэж ноён уул гэж ярих уу. Тэгээд иймэрхүү хуулийн төслүүдийг бас ард иргэд анхаарлаа хандуулад ялангуяа тэр ди парламентаар санал өгөлтөө өгөөд явхад бол яг бидний амьдралд хэрэгтэй юм байгаад байгаа юм л та. За ингээд одоо рекламч нь хитрхи байна л гэн бид хоёр одоо би бол одоо харьцангуй тэнцүү ярьж байгаа гэж бодож байгаа. За тэгээд намайг бас яриулахгүй байна л гэсэн шүүмжлүүд ирж байна. За тэгээд толгой тархич нь одоо оюутлагын асуудал дээр бол хөрөхгүй байл гэж байна. Угаасаа одоо тэгээд Монгол коммент нэвтрүүлэг маань маргааш нөгөөдөр хоёр яваа завсарлаа. Та бүхний жихийг нэг сайхан амрааж өгөө. Тэгээд хэрүүлчилэх гэх юм одоо ирж байгаа сэтгэл дээр одоо тодорхой мэдж байгаа зүйлээ хариулж явах хэрэгтэй байлгүй дээ гэж бодож байгаа шүү дээ. За ингээд 18 цаг 55 минут болжээ. Хоёул өрөөгөө лээд нэвтрүүлгээ өндөрлөё. За Монгол комментэд нэгтгэе. Pocket байхад бит so safe. Pocket байхад бит so safe. Эрүүл бие махбод толгор арьс ялалтсан ус. Энэ бол омега дээд зэрэглэлийн урамлын тос. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэй хадгаламжаа нээлгээд 100 саяын эзэн болоорой. Ариг банк. Агро махны соус. Өглөөний цайнд та хэрэг сахар хэргэлдэг вэ? Өглөөний цагаа эрүүл шимтэй болгоё. Түрхдэг ногоо талах салаад. Home Media хязгаарыг дав. Монгол сүм чихэр. Үнэний цэвэр сүгээр битээ. Монголд Монголдо үйлдвэрлэв.